За шууд тэгвэл эхнээс нь ярьчихё. За Японы йенийг ирэх саруудад өснө гэж таамаглаад байгаамаа. За нэлээд чухал таазыг дээшээгээ эзлээд гарсан байгаа. За хэдүүлээ ингээд харах юм бол 2020 оноос хойш явж байгаа ийм сайн таазыг үн сэтлээ гарцсан. Ийм сайн таазыг үн сэтлээд гарсан байгаа. За тэгээ энд нэг ийм рейнж хөдөлгөөн буюу за ерөнхийдөө бол энд үл тэ нэг 4 сараас хойш нэг ийм уналтын тренд үргэлжлэн явж байсан байгаа. За энэ тренд дуусч гинэ үү гэсэн тохиог өнөөдөр харуулж байна гэсэн үг. За гэхдээ одоо 12 цаг 30 минутын дараа энэ лааны хаалт аягүй чухал мэдээлэл өгнө гэсэн үг. Энэ ла яг энэ бүтэн байдлаараа өнөөдөр хаагдаж чадах юм бол энэ лайныг хүчтэй сэтэлсэн гэж үзээд за йений индексийг бол дээшээ өсгөхийг бол баталгаажуулж өгнө гэсэн үг. За тэгээд йен дээр бол йен индекс төр маш урт хугацааны өсөлт. За удахгүй орж ирнэ гэж би маш удаан ярьж байгаа. За тэгээд тэр өсөлт маань бол орж ирэх нэлээд төгссөн хөдөлгөөнүүдийг үзүүлж байна. За мэдээж шалтгаан нь юу вэ гэх юм бол за энд сайн барьж исэн таац чинь өөрөө буцаад эндээс маш сайн үнийн дэмжлэг болж өгöd байгаа байхгүй юу. Тэгээ эндээс бол ханш юусоо гараагүй уустай 20 оноос хойш яг нэг техник зурглалж байгаа ийм сонирхолтой дүр зурглуудыг байнга үзүүлж идэг. За тэгээд буцаад яаж ийна гэх юм бол шал таац солигдох процесс болоод байгаа байхгүй. Энэ чинь өөрөө сайн таац чинь өөрөө буцаад үнийн сайн дэмжлэг болоод спорт болж өгöd байгаа юм. За тэгээд энд бид нэр давхар юу болж байна гэх юм бол энэ паттерныг бүрдүүлдэг үндсэн хөдөлгөөн ороод ирсэн. Одоо энэ яваад байгаа энэ хөдөлгөөн ч өөрөө энэ огцом үндсэн хөдөлгөөнийг засварын хөдөлгөөн байх мөндөр магадaltaй байхгүй. Голд дээр бас би нэг яг ярьжсэн шүү дээ. Impulse correction, impulse гээд явна гэдэг. Тэгээд all time high гээд одоо бүр замбраагүй явж байгаа тий. За тэр яах вэ? За тэгээд яг энийг цэсийн адилхан аргаар таамаглаж байгаа. За тэгээд мөн бид нэр дахиад энэ доороос гоё спорт орж ирж байгаа. За тэгээд эн чинь өөрөө нэг юм рейнж маягийн яг нэг юм паттерн байгаад байгаа байхгүй. Тэгээд энэ өөрөө импульс хөдөлгөөн ойлгомжтой. Тэгээд энэ засвар хөдөлгөөн тэгээд дахиад нэг юм огцом дэшиг хөдөлгөөнүүд. За эх 7 хоногудад эх саруудад гэж яриа. Ямар ч байсан эх саруудад бол би Японы йенийг маш өндөр өсөлт үзүүлнэ гэдэгт маш итгэлтэй байгаа. За ямар ч сан миний хүлээжсэн чухал лайныг бол одоо сэтэлж байна. За гэхдээ энэ ПК толох нь уу эсвэл бүтэн лагаар хаагдчих чадах нь гэдгийг хүлээнэ гэсэн үг. За тэгээд мөн за яг энэ сэрэ байгаад байгаа юм. За энэ сэрэний SP лайныг сэтэлж чадахгүй байжгаад яг өнөөдөр сэтэлж хаагдж байгаа гэсэн. Энд нэг хит хит удаа сэтлээ гарцсан болохоор энэ яг SP татсан лайн бол жоох эргэлзээтэй. Яг хоо эндээс ахаад ингэж шоох үзэх юм бол бас арай болоогүй л харагдаад. Тэгээ энэ сэрэнээс бас гарааг болохоор бол яг эндээс өсөлт орж ирж байна гэж шууд хэлэхэд бол хэцүү болчихж байгаа. Яг одоо бид нэр төсөлтийг орж ирэхийг баталгаажуулаад байгаа ганц зүйл нь тэгээ энэ лайн л байгаа. За тэгээд нэг цаг дээр нэг паттерн байгаа. За хэдүүлээ. За энэ нэг цаг дээр энэ бүлж паттерн би энэ лайныг зурцсан байсан. Тэгээд энэ дээр хурцгүй болоо да. Нэг интересээ дэмжлэг аваад явчих болов уу гэж бодоод энэ ав дээрээс жоох юмнууд хийсэ чинь тэгээд бэлтцэн. Тэгээд заавал энийг аваад яг энэ цэвэрхүү үрээ дээшиг яваад төгсөн. За одоо энэ таацуудыг эвдлэх хэрэгтэй. Тэгээд ямар ч гэсэн биднэрт бол боломжууд бол зөндөө гарч ирнэ. Хэрвээ та бүхэн йен арилждаг болвол йентэй ямар нэгэн хослол арилждаг болвол одоо тэ кад йен ч юм уу эсвэл австрал доллар йен эсвэл паунд йен ч гэж болно шүү дээ. Эдгээр тэр биднэрт одоо нөгөө нэг сел энтрийн боломжууд гарч ирнэ гэсэн үг байхгүй. За тэгэхээр йен индекс бол маш чухал байгаа. За одоо эхний ээлжинд бол энэ таацуудыг сайн сэтлээд өгөх юм бол бид нар ямар боломжууд гарч ирдэг вэ гэх юм бол буцаад яг адилхан нөгөө нэг том цаг дээр харагдсан шүү дээ. Энэ шал таац солигдод. Би бол яг шал таац солигдоод 2 таац чигэнгүүд нь бол шууд зөрөгтэй нөгөө нэг риск баримтлаад бол интернетээр нийцдэг. Яг зарим тохиолдолд стоп лосс болоод байгаа. Гэхдээ одоо нэг дэжгүй трендийн дээр гараад авчих юм бол чин бүр маш том трендийн дээр гарч авах боломж байгаа даа гэсэн үг байхгүй. За тэгээд энэтэй холбоотойгоос би нэг 225 дээр бас уналт үзүүлнэ гэсэн таамаг гаргацсан байсан. За тэр таамаг маань бас ер нь биелээд байх шиг байлээ. За энийг харж итэл. За энэ ингээд амар өсөлт үзүүлээд байгаа гэжсэн. За яг одоо энэ за энэ уналт үзүүлнэ гэж таамаглаад байсан нь
ийм учиртай. Тэгээ сирений яг энэ sliding parallel line буюу SP1 маш сайн үнийн эсэргүүцэл болж исэн. Эндээс ингээд ирээд тодорхой хэмжээний уналтууд үзүүлээд тийм дараа хүрээгүй те гэхдээ энэ авьяас тодорхой хэмжээний уналт үзүүлээд ингээд уналт үзүүлээдсэн. Тэгээ би яг энэ хэвд явж байгаагууд нь эндээс би нэг sell entry нээсэн байсан. Тэгээд break even зохиолцсон. Тэгээд break even зохичоод доошоо яваад өгсөн байна. За яг одоо бол яг жоох оролт хийхээр жоох эргэлзээтэй байна. Харин одоо ямар оролт зүгээр аятайхан бэ гэж харж байгаа вэ гэх юм бол энэ доотлын median line дээр хүрээд ирчээсэй л гэж хүлээгээд нэг гэсэн үг. Нэг иймэрхүү дүр зурглуудаа үзүүлээд median line дээр ирчих юм бол эндээс нь худалдаа тавьчих гэсэн санаатай байгаа даа. 1.225 дээр. Энэ бас safe арилжаанууд төр хөшөөрөхтэй арилжаа гэж болдсон шүү индекс дээр. За тэгэхээр бол одоо энэ уналт руу орж чадаагүй юм чинь. Гэхдээ хоол нь орцсон байсан тэгээд break even зохиолцсон. За ямар ч эндээс өснөө гэсэн тамгатай байгаа. Энэ тамга ингээд үлдээчихье. За гэхдээ бол одоо бол тодорхой хэмжээний ахаад уналтууд үргэлжлэнэ гэж харж байгаа гэсэн үг. За нэг 2.5%. Яагаад гэх юм бол эндээс паттерн эвдсэн байна. Хоёрдугаарт ингээд чиглэл угаасаа доошоо олцсон. Доовуудаа эвдсэн. Одоо энд нэг богино цагийн нэг ийм сувг үсгээ явна. Одоо нэг иймэрхүү сувг үсгэн, эсвэл нэг иймэрхүү сувг үсгэн, иймэрхүү сувг үсгэн. Тэгээ иймэрхүү сувг үсгээ зэтлэх юм бол энтринээ нээж болно. Эсвэл энэ доотлолт нь аад энтри, риск энтринүүдээ нээж болно. Би бол яг энэ median line дээр л хүрээд ирвэл шууд худалдаа тавьчихна. Шууд энтриг нээчихнэ гэсэн үг. Нэг удаа нэгээд ахаад паттерн үүснэ угаасаа. Иймэрхүү паттерн сэтгэлэнгүүд нь тэгээд ахаад нэмээд худалдаж аваад явчихна гэж харж байгаа. За тэгээд ямар ч үсэн энтер дээр аягүй сонирхолтой зүйлүүд байсан. За өчигдөр би газрын тусдан дээр buy entry-тэй байж байгаа. Тэгээд нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас buy entry-нүүдээ бүгдийг break even хийж агаад хаагаагүй ерөөсөө хаагаагүй бүгдийг break even хийсэн. Тэгээ ямар ч алдагдaltaгүй гарсан. Бүгдийг break even хийгээд тэгээд энэ ийм паттерн зураад удны одоо яг ямар учиртай паттерн ингэж энэ дээр шин зураг үүсгэж харсан. За тэгээд тэгсээ чинь аягүй аятайхан юм болж исэн. За юу вэ гэсэн чинь за нэг ийм нэг за энэ үл яг ямар нэгэн сэрэв бол байхгүй. Гэхдээ яг нэг юм үнийн одоо энэ parallel line-ууд энэ төр ингээ бүгд яг нэг параллелд байгаа даа аягүй таалагдсан гэсэн үг. Яг ингээ бүгд нэг параллелд. Тэгээ параллел гэдэг чинь яг ийм утгатай байхгүй. SP line гэдэг чинь sliding parallel line гэдэг. Тэгээ яг ийм зүйлс дээр ингэж ирсэн. Тэгснэ энэ хараа энэ маш сонирхолтой дүр зураг үзүүлжсэн гэсэн үг. Ингээд шал болж исэн, буцаад яаж ийн үний сайн тааз болоод унжсэн тий. Энд тэгснэ яг ирснээр нэг ийм зүү татцсан байсан байхгүй. Тэгээ эндээ аягүй аятайхан паттерн үүсгэсэн. Тэгээ эндээ шууд ойлгомжтой шууд тамга гарч иж байгаа шүү дээ. Шууд доошоогоо энэ хүртэл асуудал гонно гэж. Одоо бол баг би хүрэж байна. Гэхдээ би бас нөгөө нэг арилжаанд орохоор жоохон хаах дургу байдаг болохоор break even тавиад тавьсан. Одоо ямар ч гэсэн break even зохих юм бол 1.3 ашигтай гарна. Тэгээд одоо бол 1.6 ашигтай явж байгаа юм байна. Ямар ч энд break even-ийг тавьсан. Энэ нилийн уналт энийг сэтэлчих юм бол амар гоё байгаа байхгүй бүр. Жохон тэгж шунаад байгаа гэсэн үг байхгүй. Энийг сэтэлчих юм бол сэтэлчээсэй гэж хараад байгаа байхгүй. Сэтэлчих юм бол энэ чинь буцаад гош эн чинь яг энэ тийшгээ адилхан шал тааз ингээ болоо солигдоод доошоо гахаад унах магадлал байгаа байхгүй. Тэгээ жоохон эдийн засгийн нөө суурь талаас ажиж ойл ер нь жоохон унах мэдээнүүд байгаад байгаа юм шиг байлээ. За тэгээд ямар ч зэнийг тэгээд яаж харчлаа. Ингээд хүчтэй уналт ороод ирсэн. Ингээд хүчтэй уналт ороод ирсэн. Одоо яг эндээс тийм огцом хүчтэй уналт орж энийг сэтэлчих юм бол nice л тий. За тэгээ ямар ч тиймэрхүү уналт бас орж ирэхээ үүсэхгүй учраас бол хаахгүй тэгээд барихаар шийдсэн. За тэг ямар ч зин дээрээд бол тэгээ тодорхой хэмжээний зөө мө татаж эхлэх бах. Тэгээ паттернуудын дүр зураглуудыг ажиглана. За тэгээ баг цаг дээр нэг иймэрхүү паттернууд үүсгээд эхлэх юм бол би ч яг эндээс нөгөө нэг энэ өсөлтийг таамаглаад PTM нөгөө membership үтээ яг хэлж ийсэн. Одоо манайхнаас хүслээ байгаа хүслээд хэлжсэн те. Яг энэ өсөлтийг энэ сиренээс гарах юм бол энэ дэшигээ ингээд яг өслөө гэх. Тэгээ даанч энэ дээр ингэсэн аахгүй. Яг энэ дээр ерөөсөө орч чадаагүй. Стоп лосс нь жоо халтчаад наа гэдэг. Энэ дээр орч чадаагүй. Тэгээ яг энэ сэрээгээ сэтэлчих юм бол дээшээ авах гад наа гэдэг. Тэгээ энэ дээр орч чадаагүй байжгаад энэ дээр нөө ад паттерн дээр нь орсон аахгүй. Энэ ад паттерн дээр яг бас нөө лайв хийж агаад нээлттэй орсон. Тэгээ ахиж дээшээ энэ авд нэг жижигхэн бас нэг паттерн сэтэлүүлж агаад нэмэж орсон юм.
Тэг явуулна овоо ашигтай явж байгаа. Би чи энэ чинь нөө том цагийнхаа энэ паттерныг сэтэлцчихээн. Зааст явж өгөх юм байна да гэсэн тамагтай байсан чинь тэгээд үгүй шүү гэсэн. За одоо ямар ч зэн энэ лайн майнууд нь буцаад сайн юу болох нь үгүй юу харъя. Спорт болох нь үгүй юу харъя. Тэг энэ авид бол тэгээд жоохон дэлж байгаа хөө. Юу юу бол одоо энтриг эвднэ гэдэг бол хэцүү л харагдчихна. За ямар ч байсан тэгээд энэ зураглалаа л хэвтэлээ харж ий та гэсэн бодолтой байна. За тэгээд юу байгаа маа бас нэг ойл дээр чинь нэг ийм юу байгаа даа сэрэ байгаа даа. Энэ сэрэний SP2 лайн чи өөрөө сайн дэмжлэг болж өгөөд байсан. Тэгээд одоо ахаал нэг SP лайн руугаа зорж байгаа юм байна л та. Тэгээд энэ авид ирэнгүүд нь ерөөхдөө бас арилж байгаа. Хаах уу, яах уу, брейк юмнаа доошлуулах уугүй юу гэдэг нь шийдэгдэж баха энэ 7 хоногт. Тэгээд энэ 7 хоногт ямар ч гэсэн барьжлээ гэхэд юу юугүй. Тэгээ одоо юу юугүй тэгэл яг ямар нэгэн байдлаар өсөлт ороод ирэх юм бол тэгээд ашигтай гарчих учраас тэгэхэд нэг санаа зовоодох юм байхгүй гэсэн үг. Ямар ч энийг сэтэлчээсэй л гэсэн таамагтай байх. Яг нь сэтэлчээсэй гэж таамаглаад байгаа нь эн чинь өөрөө бас нэг юм уналтын тренд яваад байгаа байхгүй юу. Эн чинь өөрөө нэг юм уналт. Дом бодооч өвдсөн байгаа байхгүй. Дахиад эн чинь impulse correction гэд дахиад нэг доошогоо ороод ирчих юм болоо гэж гойдлого байна гэсэн үг. За ямар ч үсэн газрын тусан дээр бол дэжгүй тамагтай иймэрхүү оролттой байгаа. За SP500 дээр бас нэг оролттой байгаа. Юунууд дээрээ жоохон бүгдэн дээр нь брейк юм зөвхүүлсэн. Тэгээд бас удаан барихын бас сул талууд бас зөндөө гарч ирдгээ. Тэгтээ яг гоо би ч өөрөө аль болох ахиухан пипс харж байгаа болохоор чинь тэгээд тэг 100 200 пипс хараад гарчдаг бол хэцүү шүү дээ. Тэгээ энэ дээр бол өстэй сайхан брейк юм зөвхүүлсэн. Энд чинь бол нэлээд дэжгүй. Одоо нэг 100 орчим пипийн л ашигтай явчихсан. Тэгээд дэшигээ брейк юм зөвхүүлсэн. За яах вэ? Эргээд яг энд нөө нэг тэгээд бас нэг сэрээ гараад ирсэн юм л та. Би тэг яг сэрээг нь харангуудаа сэрийн дээрээс үндэслээд нэг байтчтэй юм уу гэж хаад. Жохон нэг тал руугаа хитрхийх ясаан чухалтай болсон. За энэ сэрээ байсан. Тэгээд энэ сэрэн дээрээс дээш явах нь гэж хаад буцаад энийгээ шалт тазмаас болоод ашиглаж тийм үү гэж нэг уулаарж хагаад тэгээд дээшгээ гараад өгсөн. За одоо бол тэгээд евро USD-г дахиад бас хэсэгтээ дээшээ явах магадлал нэлээд өндөр байна гэж харж байгаа. За яагаад вэ? Төлөө харъя. За энд мэдээж за 2 цаг дээр нарч байгаа. Төө сэрээ нэрээ том харагдах. За энэ сэрээ бол тэгээд айгүй айтайхан байх хэвээр. Энэ сайн барьж исэн. Энэ оройнууд нь сайн барьж исэн. Тэгээ сэрээний чинь нэг энэ SP лайнууд нь л хэр сайн барьж байгаа нь айгүй чухал гэсэн үг. Тэгээ налуу айгүй зүг байгаа байхгүй. За одоо тэгэхээр болвол ахаад дээшээ өсөлтөл үргэлжлэхээр байна л гэж уншигдана гэсэн үг. Яагаад гэх юм бол энэ чухал SP лайнуудыг үн буцаад дээшээ эвдлээд гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр юу болдог вэ гэх юм бол энэ буцаад нөгөө нэг сайн үнийн спорт болох магадлал маш өндөр байдаг. Ингээд дахиад дээшээ өсөд явах магадлал нэлээд өндөр байна гэж уншигдана. За дахиад эндээс нэг за одоо бол нэг ийм таац паттернтэй нүрд тулах юм байна. Паттерны таацтай нүрд тулах юм байна. Одоо эндээс нэг ийм айтайхан паттерн. Тэгээ энэ чинь үндсэн хөдөлгөөн нэг иймэрхүү үндсэн хөдөлгөөнтэй гэхээр бол нэг жоохон тодорхой хэмжээний өсөлт орж ирэх юм байна. Тэгээд энэ өсөлт харин хэр хэмжээний явах уу гэдэг бас бид нар чухал мэдээлэл өгч идэг гэсэн үг. Одоо эндээс гарч ирж байгаа өсөлт чинь өөрөө энэ тааснуудаа хүрч чадахгүй болж эхлэх юм бол эн чинь доошогоо унах магадлал нь нэлээд ихсэд эхэлдэг байхгүй. Энэ ингээ огцом дээшээ ийм эндээ хүрчих юм бол өсөлт үргэлжлэнэ л гэж харагдана гэсэн үг. Наашаа ярьж гинөө, цаанаа ярьж гинөө. За наашаа асуух зүйл байгавал weekend нэчигээд асууж болно шүү. За USDX яаж харж байна? За одоо USDX харнаа. Би ч одоо дээшээ өснө л гэж хараад байгаа. Тэг хിവэрэл байгаа. Тэгээд хитрхийн нэг талыг баримтлаад байгаа нас үлдээ алдаа болоод байна уу гэж жоохон бодоол. За гэтээ тэгээд ямар ч сан яагаад өснө гэж хараад байгаагаа тайлбарладаг. DXY за DXY тэгт энэ дэр бол шалт тазмаас солиотой гоё явчих юм бол өсөж доошоо буцаад ороод ирсэн. Одоо ч тэгээд доош харагдчихээн л та. За энийг харчээ. За ингэж харсан энэ тооцсон дэр хүрч чадаагүй.
Тэгээ миний өсөлт одоо тэгээд унлаа гээд энэс доошоо онцохгүй байлгүй дээ л гэж хараад байгаа гэсэн үг байхгүй. Энэ тэрийг доошоо хөдөлчихгүй байх л гэсэн таамагтай байгаа гэсэн үг. Өсөлт гэж таамаглаад байгаа нь ойлгомжтой шүү дээ. Ингээс үндсөдлгөөн энэ үндсөдлгөөн засвар хөдөлгөөн юм байна. Үндсөдлгөөн юм байна гэд би ийм бүр маш том хэмжээний өсөлт хараад байгаа байхгүй юу. Яг ийм том хэмжээний өсөлтөд орж ирэх гэж тэгээд ингэж заваар нь л таа бас. За яг ер нь бол DXY бол би дэшээ гэсэн тамга хിവэрэ байгаа гэсэн үг. Урт хугацаанд шүү. За. Урт хугацаанд бол DXY өснө гэсэн тамга стил хിവэрэ байгаа. Одоо энэ жоохон энэ налуун ингэж эхлээл нэг айтайхан паттерн үзүүлж эхлэгээл эхлээл байгаа юм тэгээд. Энэ нэгслээ гараад ирчихвэл энэ хөдөлгөөн DXY бол дэшээгээ явж өгнө. За гэхдээ тэгээд одоо нэг ингээ нэг 100 гаралт чаар тэгээд 100 гаралтаад идэм аа. Одоо ямар ч гэсэн тэгээ бүр дээшээ харахын тулд энэ паттернийг одоо сэтгүүлэх хэрэгтэй болчиход байна. За яг тэрнээс өмнө би нэг оролтуудыг хизээ шалгаж үзэх бодолтой байгаа вэ гэвэл интер дээрээс нэг интернетээр шалгаж үзнэ. Энийг барьж авч агаад одоо нөгөө нэг шалтаа солигдох процесс чинь энэ эв дээрээс явагдана л гэсчл үзээд байгаа. Ямар ч гэсэн дээшээ гэсэн тамагтай байл хിവэрэ байгаа. Impulse correction impulse гэдэг. За яг энэ impulse-ууд явчихлаа. Одоо л хэсэгтээ бол уналтай байгаа л. Ямар ч байсан хэсэгтээ бол уналтай бол бай шүү. Юу бүр доошоо бас амар. Энийг бол би сэтгэлнэ гэж бодохгүй болох. Энэ яваалыг бол. Энэ бол яг явандаа энэ яг дабл боо сүултээ ботом болж харагдах. Дэшиг энийг сэтгэлээд баталгаачч гэнэ гэсэн үг шүү дээ. Эндээс уналт ирээд би бүр энийг эвднэ гэж бол үнэхээр бодохгүй байна. Энэ эв дээрээсээ тэгээд ингээл явчих болоо гэсэн үг шүү дээ. За ямар ч гэсэн тэгээд харжлаа. Одоо өөрийн хугацаанд бол ямар ч гэсэн USDT хослоод тэр арилжаа нэхгүй гэсэн бодолтой байгаа гэжсэн. Өнөөдөр чинь NZD USD дээр арилжаанд орсон шүү дээ нэр. NZD USD дээр арилжаанд орсон. За NZD USD дээр уусаа яалч бол орлоо гэдээсэн л та зах зээл зураглал. За ийм шал таац солигдсон. За энэ бүр daily time шүү. За. Заавчлаа. Юм хот. Хөө бах юм ирчих хоол багтаж. За NZD USD дээр орсон оролтоо нэр тайлбарлаад өгч. За NZD USD за энэ weekly time-ийн 21 оны сайн таац гэсэн үг. Үний маш сайн эсрэг үүсэл болж исэн. Тэгээд эн чинь өөрөө буцаад яг нөгөө би сая YM-ийн дээр хараад байгаа шүү дээ. Би яг үний нөгөө дандаа энэ шалтаа солигдох процессуудыг байнгын харж яддаг гэсэн үг байхгүй. За тэгээд эн чинь өөрөө буцаа сайн шал болж исэн юм байлээ. Ингээд эндээс бас сайн шал болж исэн. Эндээс яаж нэг үнэн ингээд шал болоо өсөж исэн. Одоо яг энэ дээр ирсэн. Дээшээ өсөх зураглал үзүүлээд байсан. Daily дээр. За daily 4 цаг руу н оруулаад харангууд бас юм байгаа. Хоосонгүй. Хоос юм руу явж орохгүй шүү дээ. За яаж юм? 1 2 3 энэ хоёр чинь параллел лайн. Нэг энэ бол нэг сирэний слайдын параллел лайн аа. Яг параллел баг. Хараарай. Тийм үз. Яг энэ интер чинь ийм параллел байгаад тахаараа айгүй үнийн сайн одоо зөв одоо юу гэх юм налуу зөв лайн болж таарад идэх байхгүй. Энэ яг интернет гой параллел байвал илүү nice гэсэн үг. За тэг яг нэг ийм параллел байгаад байгаа юм. За тэгээд эн чинь бас өөрөө явж энэ үндсэн хөдөлгөөнд байж таарад байгаа байхгүй. Энэ том үндсэн хөдөлгөөний бас нэг засварын хөдөлгөөн л гэсэн үг. Энэ том үндсэн хөдөлгөөний энэ засварын хөдөлгөөн юм байна. Тийш их энэ ороод ирвэл үүсэхгүй шүү дээ. Энэд чинь бас нэг солиорол ингээд солиорчдөг. Фэр шүү дээ. Энд ингээд нэг солиорсон боос дээ. Ингээд солиорч өсөө те. За ямар ч сан тэгээд дийж авах ямар ч сан за тэгээд чихний ялчинд бол би энэ хүртэл харж байгаа. За 175-аад орчим пипс аваад гарчээ л гэсэн бодолтой баг гэсэн үг. За яаж энэ шал байна. Эндээс яаж нэг айтайхан паттерн сэтэлчихэж байгаа юм. За хэдүүлээ харъя. Баг цаг руу шилжүүлээд хараад. Энэ уналтыг чинь би ч бас яг энэ уналтыг таамаглаж байсан. Яг эндээс нэг ийм паттерн сэтэлээд байт юм байна. Ийм паттерн сэтэлээ унаад байт юм байна. Тэгээ яаж тэгвэл нэг ийм паттерн сэтэлээ доошоо унах юм байна гэд энэ эв дээрээс уналтаа таамаглаж байсан. Гэтэ энэ дээр байрлалд орч чадаагүй үнэнгээл. За.
Би үл тэгээд дансаа мөнгө алдчихж байгаа бол алдчихж байгаа гэд дансаа шатаж байгаа гэд хэлээ явчихж байгаа шүү дээ. Таамгуудаа биелж байгаа бол биелж байгаа, биелэхгүй бол биелэхгүй байгааг хэлээ явчихж байгаа. За тэгээд цаг хугацаа тэгээд одоо харуулна сте. За одоо ямар ч эндээс 30 минутын дээр за энэ сэрээ за ийм сэрийн дотор явна гэж яасан юм бэ. За энэ 1 цаг дээр ярих юм байна. За 1 цаг дээр яаж ийм бүлэж битэрнэ. Айгу айтайхан сэтэлцэн. Тэгээ энэ дээрээсээ айгу айтайхан ад паттерн үүсгэсэн. За тэг би яг энэ сэрийн дотор зүгээр явчих юм болов уу гэж фантастал зурцсан байгаа. За яг энэ сэрийг зүгээр түр аваад тавьчих юм болвол яаж эндээс яг миний яг оролт хийсэн шилтгаан сайн ажлаас ирсэн. Сайн ажлаас ирээдсэн чи энэ паттерн сэтлээ явуулсан байсан. Тэгээд уул нь аль яг энэ сэтэл мэтлэлтэн дээр ингээ орчих юм бол гоё итгэхгүй. Арай баг стаплостой 12 pp стаплос орох боломжтой байсан. За тэгээд одоо нөгөө сайн би нөгөө баян хэлээд байгаа шүү дээ. Нөгөө ийм сайн ийм таазуучин буцаад нөгөө ийм сайн шал болдгоо гэдэг. Ингээ пул бэк гэж яддаг байхгүй юу? Энэ нөгөө энэ шал таз болох төвчтэй чи ингээ бүр байнга явагдчихдаг. Одоо энийг ингээ сэтэлцэн эн чинь буцаад ингээ сайн шал таз болоод ингээ явчихдаг. Ер нь бол нэг тренд одоо нэг үн ханш нэг хийм зүү тогтол төр ялчгүй яваад байгаа юм аа л гэдгийг та бүхэнд тайлбарлаж өгөх гэж хичээгээд өөрөөсөн тэрийгээ тэгээд илүү одоо сайжруулах гэж хичээгээл явж байгаа гэсэн. Эхмөө өгчөж яг уусаа хардаг үсэн ярьдаг үсэн зүйлсээ гэнтэр ихгүй. Яг нэг юм шал тас ойлгогддог. Тэгээ юм паттерн үүсдэг. Үндсэн хөдөлгөөн гэж авдаг, засвар хөдөлгөөн гэж авдаг, үндсэн хөдөлгөөн гэж авдаг. Тэгээ үнийн сайн параллел ийм чухал лайнууд чи үнийн сайн дэмжлэг болыг эсэргүүцэл болж өгч чадчихдаг. Тэгээ одоо эндээс хүн өсөх юм бол энэ хүртэл өсөх магадлал өндөртэй байдаг гэт. Иймэрхүү зүйлс байгаа шүү. За голд за ямар ч зэнзэтэй өстэй тэгээ харжлаа да. Эндээс би бол гайгүй өсөлт ороод ирч чулуул гэж хараад байгаа. За яг энийгээ тэгээд ууса планта байгаа. Иймэрхүү паттерн үүсэх юм бол тэгээ брейкинг зөөгөө явчихна уу. Иймэрхүү паттерн зөөгөө. Иймэрхүү паттерн дээр брейкинг зөөгөө явчихна гэсэн үг. Тэгэл зөөж явсараа гал яг юмын дээрээсээ сэтлээ явуул тэгэл ийм паттерн үүсэл унах үз. Одоо бол ямар ч дэшиг яаж харагдаад байгаа юм тэгээд. За австрал доллар сэрэнийхаа австрал доллар USD гэхдээ би энийг сайн хол өснө гэж болно бодохгүй байгаа. Дээсий чинь тэгээд өсчгүй л үтэл байгаа юм шүү дээ. Энэ үндсэн хөдөлгөөн нь магадгүй энэ шиг орж ирэх магадaltaй юм байна л да. Тэгэл энэ чи өөрөө засвар хөдөлгөөн ингээ ороод ирчих жоохгүй. Паттерн дэшээ сэтэлцэн. За одоо бол эндээс хаана паттерн үүсэх магадaltaй вэ гэх юм бол энэ лайнууд дээр бол паттерн бол яг ер нь бол хэвшлэн яг үүсч идэг шүү. За яг энийг харж байгаарай. За одоо эн чинь дэлжаанж ингэж жагаад энд ямар нэгэн нөлөө авч л тарна. Яг энэ дээрс энэ лайн дээрс. Дээс бол би нэг иймэрхүү паттерн үүсээд сэтлээд дэшигээ. Энийгээ сэтэлчээд яг буцаа дахиад шал таз буцаа солиод дэшигээ авах магадлал өнтертэй л гэж уншигдаж байна гэсэн. Ягаад гэвэл ийм бүлэж паттерн сэтэлцсэн юм байна. Үндсэн хөдөлгөөн юм байна. За тэгээ эндээс нэг дэшигээ гэж томглож. Тэгээ хаалт хэсэг магадaltaй юм бэ гэдгийг харъя гэх юм бол за бас нэг амар хол явахгүй л эндээ таац тулцсан юм байна. За тэгэхээр эндээс магадгүй өсөөд за нэг 80 90-д библ өсгөл юм байна да. За тэрнээс нааш бол яг бай тэрнээс хол болно гэсэхгүй. Тэгээ SP1 хүртэл өсгөл юм байна л да. Энэ SP1 хүртэл өсгөл. Одоо л ингэж л ашиглаж байна. За голд харсан уу хөө Лондон дээр 600 p унжээ гэсэн байна. Харин тийм ээ те голд нэлээд унж орж ирсэн юм шүү дээ. Би ч ерөөсө голднаас жоохон хол байгаа даа. Жоохон тилтэртэй байгаа оо. За тэгт харж ирсэн юмнуудыг яваал гэсэн. Орж чадаагүй тэгээд л байхт. Хитрхий тэгээд энэ зах зээл дээр ч юм бас аимхай байж болохгүй, хитрхий зөрөгтэй байж болохгүй гэдэг ба шүү дээ. Нөхцлүүдэд бүрдэж байгаа тэгэл орохгүй хараал зогсоол хийж байгаа. За хүн дээр чинь
Нэг уналтын юмны байлуу да. Энэ нэг сэрэ байгаа шүү дээ. Одоо тэгэл энэ дээр бол би ямар нэг юм хийхгүй л дээ явахсан. Өөр хүлээж л. Тэгэл тэнийг хөвшүүлээ л дээ. За яг эндээс бүр нэг хорхоо үрээд сэлмиг шалгамаар санагдах юм бол энэ SP1-ийг эвдүүлж иж шалгах. Гэхдээ би энэ SP1-ийг эвдэнэ гэж харахаас илүүтэй дахиад энэ SP1 дээр эренгүүт нь баг байтчих байгаа байхгүй. Паттерн үүсгүүлж байгаа. Чиглэлийн эсрэг ороод бол ямжилтаа болохгүй л дээ бас. Ямар ч харж л итгэв. Энд тэгтээ тийм амар сүртэй уналтаа байхгүй. Том цаг дээрээ тэгэл шалахгүй гост. Дээлэр өнц шилжүүлээд харахад энэ уналт чинь. Тэгэхээр нэг жоохон том зургаар нь хараад сурчвал болно гоё л. Яг энэ тэгээд болоогүй юм байна л та. Энэ уналт бол сүртэй юм биш вэ нөө. Дахиад нэг юм хөлсрөө хөдөлгөөн л очих. Эндээс ч одоо энэ чиглэл чинь дуусч байгаа гэдгийг энэ ёроолууд баталж өгнө. Энэ ёроолууд. Энэ ёроолыг эвдчихвэл эндээс нэг одоо энэ тэрэнд эргэж гинэ гэж харах байхгүй. Тэгэд энэ том тэрэн чи эргэхээр юу болох вэ гэх юм бол одоо энэ амар ойлгомжтой. За энэ том тэрэн тэрвээ эргэх юм бол эн чинь тэр чигтээ гойжоо явчих юм уу? Үгүй ээ. Яг уу эндээс ийм дахиад ийм паттернаа зурж эхэлнэ гэсэн үг. Иймэрхүү паттернаа зурж эхэлнэ гэсэн үг. Одоо эн чинь яваад байгаа чинь өөрөө энэ үндсэн хөдөлгөөн бохгүй юу? Энэ үндсэн хөдөлгөөн, энэ сасрын хөдөлгөөн, ингээ үндсэн хөдөлгөөн гэдэг. Тэгээ энэ угаасаа үндсэн хөдөлгөөнд ийм огцон болохоор ингээд эн чинь ийм огцон хөдөлгөөнүүд үзүүл яваад байгаа. Тэгээ эндээс чинь унаад тий амар хол хүчтэй юмж болохгүй юм чинь тэгээд одоо ийм чухал даваадаа дэш ивдээ явцсан. Энд чинь ингээ маш хүчтэй тренд явж байна. Энэ тренд яг уу энэ жоохон явж байгаа энэ тренд чинь яг уу эрэглээ гэхэд иймэрхүү юм дүүс сургал үзүүлнэ. Иймэрхүү юм үзүүлээ л дэшиг яв. Эндээс чинь тэгээд яг энэ өсөлт үзүүлнэ гэдгийг бол одоо маш олон ярьсан шүү дээ. За тийм байна да. Өөр юу бацхан манаха. Сууцсан зүйл байна. Яг уу энэ төрхөө бас хөцсөн юмнууд орж ирсэн л. Энд гоё паттерн зурна л та. Иймэрхүү юм сэтгэлсэн юм шүү. Ийм л паттерн сэтгэлсэн юм байна л. Яг нэг скал видео хүмүүст бол яг эндээс яг гоё. Үсгэж байгаа сэлдэж болох юм. Энд яг чухал тоо бас ивдээгүй л. За яг одоо эндээс нэг паттерн харуулах юм байна да. Энд бол одоо нэг паттерн зурчлах. Энэ үндсөдлгөөн, энэ төсрөдлгөөн, дахиад үндсөдлгөөн гэд эндээс нэг иймэрхүү паттерн зураад сэтгүүл дэч уналт орж ирэх магадaltaй. Энэ үндсөдлгөөн гэд. Үндсөдлгөөн, төсрөдлгөөн гэд орж магадaltaй. Энэ доошоо амар унгай гэхэд зөндөө саадууд байгаад тахмаа. Ийм энэ чинь барьдаг юм л та тэгэхэд. За хамгийн гоё оролт хийгээвэл. За SP1 хэлвэлээ та. Би чи SP1-ийг хүлээн гэж байгаад энэ дээр алдсан бохгүй юу? Яг энд ирэнгүүд нь далтганж агаад. Далтганж өөр юм сурч агаад. SP1 дээр ирвэл одоо ийм бичсэн юм шүү дээ. SP1 line дээр ирэх үед long entry төлөвлөж нэ гэж биччихээд тэгээд ширгнээд хайгаад орч чадаагүй. Тэр ч бол нэг сэтгүүлэл ийм entry шуудлын л дээ. Тэгэл барина л та. Ингээ барьж байгаа бол миний break event ч одоо эдний дор явж байгаа гэсэн үг. За газрын тос юу болж байна? Харцгаая. Газрын тос юу болж байна? Энд ингэж дайлтгаж байгаа. Яг эндээсээ тэгэл буцаал буцах магадaltaй л та. Яг энэ дээр яг ямар хөө байдалтай ирэх нь гэдгийг л харъя та. Яг уу
Тэр дээр өчтөр нэг нэг бодолтой байсан. Нэг чадаагүй шүү. Яг энийг нийцсэн бол яг энэ битээр сэтэлжсэн хэрэг. За яг ингэсгээл шилтэй явуул. За өөр юу байдаг вүлээ? За одоо йенүүд харч төө. Австрал доллар йен. За австрал доллар йен жоох. Цаан байгаа мэнаа. Нэрэ хүрээгүй л. Ингэж дутагдах юм байна л да. За эдийн йений хувьд бол яг тийм. Одоохондоо бол уналт үзүүлэх юм бол үзүүлэг байна. Энд чи өөрөө зовоорч байгаа. Тэгэхдээ энэ чи өөрөө маш сайн шалтаа солигдоод байгаа. Дээшээгээ л гэж харагдчих та. За яг доош уналт үзүүлэхээр харагдаж байгаа йентэй хослол байгаа. Би чинь нэг йен дээр чинь нэг тамга оруулсан байсан шүү дээ. Та тарсан байна. Нас ичip йен. За ичip йен. Сэрээгээ сэтэлцэн. За энэ паттернээс сэтэлцэн. За ичip йен бол гоё байгаа. ичip йен дээр бүр нэлээ урт хугацааны энтрийг бас төлөвлөд байгаа. Энийг сэтэлхэхэд бас нэг шалгахчтай юм уу гэж бодож байсан. Тэгээд даанч тэгээд ажил мэжилтэй байж хат тэгээд яваад өгцөл. Одоо тэгээд энийг сэтэлчихэж байгаа юм чи. Энтрийг сэтэлчихэж байгаа юм чи айгуу гоё л та. Паттернал хүлээн л та одоо оролдох. За ичip йен дээр уналт тэгээд байгаа шалтгаан юм байгаа. Бүр хэдүүлээ. Weekly рүү орно гэсэн. Тэнгэр нөө паттернууд ч уус ингээ хаасыг үүсчихэд байгаа юм. Ээл энэ шалт хаазууд нь ажиллаж л идэг. За одоо бүр эн чинь маш олон жилийн чартыг харж штэ. Тэнгүүт чи яаж ийн ийм том одоо монтли дээрээ хүртэл ийм том цаг дээр хүртэл ийм цэвэрхэн паттерн үүссэн мөз. Ийм цэвэрхэн паттерн үүсч байгаа. Тэгээ яаж шалт хаазууд нь хөрхөө ажиллаад байгаа. Энэ чинь баг цаг дээр иймэрхүү зүйлс байнгын болж идэг байхгүй. За том цаг дээрээ адилхан байнгын болж идэг гэсэн. За одоо тэнгууд ичip йений хувьд ийм таасан дээр ирчээд байгаа. Маш одоо чухал паттернынхаа таасан дээр ирчээд байгаа. Энэ таасан дээр ирч үүн тодорхой хэмжээний уналт үзүүлээд байсан байгаа юм. Өмнөх үүний датаг харахад тий. Өмнөх ханшийн датаг харахад түүхийг иргэн харахад гэсэн үг шүү дээ. За тэгэхээр бол 3000 ppm болчихсон. За 3000 зангаа. За 3000 зангаа болиё л тий. Тест нэг. За энэ орол хүртэл хэдэл. За нэг 1500 ppm уналтал. 1700 ч юм уу. ppm уналтад харааднаа. Одоо бол энэ дөнгөж трейлер нь явааднаа. За тэгээд энэ таас чи өөрөө яалтчгүй сайн ажиллааднаа гэдгийг ингээ баг цаг дээр зүүмлэнгүүд харагдаж байгааз. За одоо энэ уналтыг чинь баталж өгцүүл нь энэ бэрэж паттерн аваад байгаамаа. За энэ паттерныг одоо сэтэл хэрэгтэй байна. За ерөн сэтэлж जैन. Гэхдээ өнөөдрийн бас нэг сая йен дээр ярьсан шүү дээ. Энэ лааны хаалтл маш чухал юм. Энэ нэг бүтэн лагаар л хаагдсан үед энийг сэтэллээ гэж үзнэ. Гэхдээ энд бол ер нь дом удаас эвдэлж байгаа юм биш үү? Энэ ер нь нэлээд үр дүнтэй сэтэлт болоод байна та. Нэлээд дэчгүй сэтэлт болоод байгаа юм та. За яг хөө daily дээр нэг хит удаа fake out хийжсэн юм болохоор энэ fake out-д нэлээд хийцэн болохоор энэ өнөөдрийн лааны хаалтл маш чухал. За энэ лааныг энийг сэтэлээд нэг гоё хаагдчихлоо. Ирэх 7 хоногоос бол ичip йен дээр дан доошогоо интернетийг явуулнаа гэсэн. Сая энийг сэтэлэхэд нь орох байсан юм биш үү те. $27 ppm стаплаас тавьчих орох гэсэн. Одоо шууд тэрхий фом орчихлоо доо 40 ppm стаплаас. Тэрхий хоол байна. За саяныхыг шалгах хэлсэн. За ажлаас яг энэ паттерныг зурчаал гэжсэн чинь доош яваад өгчлөө л дөө. Энэ паттерн ч өөр энэ паттерны ад паттерн баггүй.
Энэ том паттерны add паттерныг нотолж байгаа. Тэгээ impulse correction impulse гэдэг. Тэгээд энэ чинь цаг хоорондоо дахиад хамаарад яг хуу энэ том паттерны чинь үндсэн хөдөлгөөний нөхгүй. За гэхдээ өнөөдрийн хаалтууд бол жоохон заваарнаа дээшээ энэ daily-гийн энэ лаг бол дээшээ бас татагдах магадлал нэлээд татагдах баг. За таад CHP-нийг ер нь ажиглаж байгаараа за энэ өнөөдөр дээшээ татагдаал зүүн мө татаал хаагдах. За тэгээд ямархуу тэр нь баг цаг дээр ямархуу зурглууд үзүүлэх боломжтой болох вэ гэвэл энтриг pullback хийх хэрэгтэй баг. Харин нэг шал таад солигдох хэрэгтэй. Иймэрхүү зурглал болж. Сэтлэх юм бол шууд энтэр. Заавал ингэх албагүй те. Нилээн доошоо бас явж байгаад чи. Ер нь бол паттерн бол угаасаа л үүснэ. Гайгүй бахан шиг паттернаа зурулж байгаа л. Энтриг нээндээ. За CHP энэ дэр ямар ч гэсэн бол sell entry нэхэд хамгийн тохиромжтой байх шүү. Нилээн том паттерн сэтэлчлээ шүү. Ийм том паттерн сэтэлчлээ. Тэгээд энэ хүртэл унах магтал нь 90% гэж байгаа. Тэгээд тэндээс чинь тэгэл иймэрхүү өдрөлнэ л та. Би тэндээс нэг харцгаадаа шууд нэг харцгаар автай. Шунаад байгаа маа. Энэ дээр би нэг бүр нэг 30 pp stop loss байршуулж агаад бариад очвол амар гоё явахгүй. Иймэрхүү л интернет хичээл. Гоё л байгаа та. Хэд хэдэн интернет тэгээд. За өнөөдрийн лагийг харж байгаа л маргаашнаас шалгаж үзье та. Өнөөдөр ихтэй яг энэ дээр нэг энтрийг шалгаад үзчихье гэсэн чинь тэгээд яваад өгчжээ. Тэ сайхан явсан байх шүү. За өөр pound unit дээр тэгээд унна гэжсэн тэгэл. Унна гэл таамаглал өнгөрлөө дөө. Impulse correction impulse correction impulse. Паттернууд арай цэвэрх үүссэн байна. За тэгээ одоо нөгөө саяны миний нөгөө нэг CHP-ийн дээр яриад байсан юм чи энэ ихгүй юу? Энэ яг ингэ шалгана. Ингэ шалгах юм бол амар гоё байхгүй. Тэгэх юм бол оролт хийж байна. Энд бол яг нэг шалгаад, хоёр шалгаад, гурав шалгаад. Үнээр ингэ сэтгэлж чадахгүй гоос тээ. Энэ чухал юмуд чи ингэ яалч үний сайн шалт тааруулдаг байхгүй. Тэгээ impulse correction impulse үзүүлэлгөө яваад өгсөн. За одоо эндээс нэг чухал ийм лайн байсан. Тэгтээ миний бүгдийн сэт татчихин дөө. За гэхдээ энэ бол яа нуу уусаал юу хөдөлгөөнүүд орж ирнэ. Засварын хөдөлгөөнүүд орж ирнэ. Шууд ирчтэй яваад өгөх гэсэн юм байхгүй. Байхгүй байлгүй дээ. Тэрчтэй гоочч. За ямар ч гэсэн тэгээд тарчил бай лээжлээ эх 7 хоногтыг. Тийм. За pound yen дээр daily дээр нэг ийм тааз байгаад байгаа байхгүй юу. Тэгээ уналтыг таамагласан шалтгаан нэрөөсөө эндээс үнэлсэн. Энэ шал энэ тааз дахиад яаж энд тааз болж байна. Эндээс паттерн сэтэлж байна гэдэг чинь доошоо чиглэл орж ирэх магадaltaй гэсэн. Тэгээд энэ чинь өөрөө нэг ийм том паттерн зураад байгаа байхгүй юу. Энэ том паттерны чинь үндсэн хөдөлгөөн энэ байгаа гэж уншигдаад байгаа байхгүй. Энэ айгүй гой цэвэрхэн ингээ огцон бороод ирсэн нь чи үндсэн хөдөлгөөн болчиход байгаа. Тэгээд энэ үндсэн хөдөлгөөн юм болвол эн чинь өөрөө тэрчигтэй засварын хөдөлгөөн байна. Энэ нэг засварын хөдөлгөөний паттерных нь таазан дээр яваад байгаа юм. Энэ нэг таазан дээр ирчээд энэ дэлж байгаад нэг паттерн үсгээд байгаа юм байна. Энэ паттерн нь өөрөө доош сэтэлчих юм бол яах нь доош унах нэ гэж харах. За энэ зэтэй тэгээд яг гоё ногоонтой чин дээрээ ирсэн. Эндээс яг гоё байсан. За гоохаа артлах боломжтой юм бэ. Энийг сэтэлцэн гэдэг чинь нэлээд доош явах нь те. За энэ зэтэй энэ дээр бас гоё интернет хийж болох юм байна. За энийгээ шалгах чинь ядаж шалгах байлгүй. Энийг шалгахын тулд 100 pp өсөлт хэрэгтэй байдаг. За энийг шалгахгүйгээр явуулъя гэвэл баг цаг дээр юм байна ханаа. Энэ SP line дээр сүснэ гэж харж ирсэн. Тэс сүсэг байна. Яг уу ийм байгаа юм байна.
Одоо хамгийн ойрын шал тааз нь энэ л байгаа юм шүү дээ. Энэ тэг ажлыг хийсэн юм байна гэж. Одоо бол бүр гайгүй томхон битэр нь үлээх юм. Энд дээр яараадах юм байхгүй. За тэрийг авчээ. Нэлийн чухал юмудаа итцэн. За одоо хаана битэр нь үсэх вэ гэвэл энд битэр нь зурх магадлал маш өндөртэй л байна. Эндээс бол нэлийн дэжгүй гоё битэр нь орж байгаа. Тэгээд магадгүй энэ төр ахиж буцаж ажиллаад энэ төр буцаж ажиллаад фантаслаад үзэх юм бол за нэг энэ дотор яваад байгаа юм бол энэ дотор нь явуулчмаар л юм л та. Ийм энийгээ сэтэлчээр бас бол тэнэг хөдөлгөөнүүд гараад ирт юм аа. Ингэж яагаад энийгээ сэтэлчих юм бол нэг худлаа ингэж мэгжсэн аа. Энэ дэшиг ингэ яваад байдаг. Тэгээ яг хоо бүр том битэрэн зурчих гэдэг. Тэгэхээр энийг сэтэлчих юм бол ийм том битэрэн л үлээх хэрэгтэй л. Тэгээд жинхэнэ impulse correction impulse гэдэг хөдөлгөөнөөр барьж авах боломжтой байна. За энэ хувьд бол одоохондоо бол тий ер нь тийм байна. Яг санаа шиг. Одоо энийг сэтлэл ер нь ийм том битэрэн л гарч ирэх магадлал өндөртэй юм байна л да. Тэгээд яг энэ сайн барьж ирсэн энэ SP line чи өөрөө тэгээд ингэж сургах юм шүү дээ. За тийм л. Тэгээд энэ дээрээ шал таазмазаас ойлгох магадлалтай. Тэгтэн л гоё оролт юм байна. За тэгэхээр хүлээжлээ дөө ямар ч гэсэн тэгэхэд. Хүлээлээ гэдэг одоо нэг мөнгө алдахгүй гэдэг шүү дээ. За кад ян дээр бол хүслээ байна уу? Хүслээ гараа хийсэн. Тэ хүслээ бол кад ян дээр шорт орсон хараад өгөөч гэжсэн тэгэхэд. Шорт орсон бол үнэхээр гоё л энэ төр нийс юм байна да. Энд гоё битэр нь явуулсан юм байна. Өнцөдлөхөн ингээ ороод ирж байгаа. Чин өөрийн битэр нь байсан юм байна. Энд дээр чинь нэг дабл топ хийсэн. За нэг дээш орж ирэх нь л дээ. Одоо энэ том битэр нь яат хэрэгтэй гэсэн үг. Impulse correction impulse доор энд сайн шал байгаа. Эхний зорилттой юм бол энэ хүртэл. Энийг хүсээ доош сэтэлнэ гэдэг чинь бас хэцүү л дээ. Загт кад яны хувьд бол бараг л тэгэхэд ингэчээл ана л да. Ер нь бол ийм л юм болчиход байна л да. Рейнжэнд л орчод байгаа юм л да. Одоо харсаа энийг бол үнэхээр амархан сэтэлж чадахгүй. Энийг бол хэр аргатай сэтэлэх. За энийг сэтэлж мэтэлж бол жинхэнэ гоё юмнууд орж ирнэ. Жинхэнэ гоё амралтууд орж ирнэ. Энийг л сэтэлхэл хэрэгтэй юм байна. Эндээ тэгээд энэ ойлгомжтой таацтай. Энэ чинь яг өөр нэг юм рейнж яваад байгаа хөөх. Энд дээр ирээл яг заваарч эхэлнэ. Яг энэ дээр ирээл одоо эндээс эхлээл ерөнхийдөө ингэж байгаа л эндээс эхлээл огцом ингээл заваараад тэг эн чи яах вэ? Иймэрхүү битэр нэтер заваарч үсгээл эндээ нэг иймэрхүү битэр нэтер сурал дээшээгээ гарч ирж мэрэл тэгэл огцом онж манаал ийм рейнж дотор чинь гоё ярилцаанууд явдггүй маа. Тэгээ кат ян бол бас жоохон заваа л. За яг хөө тэгээд юу нэг учраа болоотгол чиглэлээ аваатгал тэ йений индекс өөрөө нэг чиглэлээ яг гоё дээшээ гэдгээ зарлчих юм бол nice л. Тэгэх юм бол яг кат ямын дээр бол нэг хэд хэдэн сэлүүдээ шалганаа. Энэ нэг энийга өнөөдөр ингээ хаагдчихсан л гэж харж байна. 11 цагийн турш энэ өсөлтөд барьж хаагдана гэдэг юу л боллоо байна да. За яг одоо энэ өсөлтөд ч өнцөдлөх нэг гэхээр баг ханчаад байгаа. Өсрэл энэ үрээл эндээс л юм л та. Энийг өнөөдөр сэтэлж чадахгүй л. Энийг бол. За энэ дээр энийг л хүлээе дөө. Энийг хүлээгээл энийг сэтэлүүлж байгаа л жихэн нөгөөдөлөө шорт интернэтэд төлөвлөж эхлэе дөө. Одоо энэ дотор байгаа юм чинь тэгээд хитрхи эрт байна л да. Энд чи өөрөө заваараад энэ чинь ийм паттерн болоод доош хахад орж ирэхийг ч үгүйсэхгүй.
Энэ нөгөө паттерн дотор зурсан паттернуудыг бас та ажиглаж байгаа шүү дээ. Тэгэл энэ паттерн ингээл хөвөөл зураад идэх хөөх. Тэнгүүд эндээд интерес чинь гой таамаг оролтын шалтгаанууд гарч ирдэг хөөх. Тэгээ энэ миний сэтгэлээ явсан ч ерөөсөө нөгөө нэг хоцорлоо гэж бодох хэрэггүй л юм билээ л дээ. Тэгээ ингээд тогтцом гарч ирсэн чинь тэгэл бүр айгүй гой паттерн буцаагаад өгдөг хөөх. Өгд юм бил. Тэгээд ингэж ингэ явдаг. За нэг иймэрхүү гой процессууд зах зээл дээр үзэгдээд ажиглагдаад идэг шүү манайхаа. Тэгээд та ч гэсэн өөртөө сайн ажиглаад хараад эдгээрийг ашиглаад гоё арилжаанд ашиглаад яваарэ. Арга барилаа гоё болохгүй байгаа бол иймэрхүү зүйлстэй ноцолтчвол уулна энэ чинь нилээ хантай гоё таамагуд гоё арилжаанууд хийх боломжтой гэдэг шүү. За SP500 дээр энэ шал таа солигдох үедний интернэсээ одоо хүртэл барьж байгаа. За энэ амар гоё ойлгомжтой шүү дээ. Ийм гоё тааз байсан. Энэ шал таазаал гоё гаргаад ирчих хэрэгтэй л дээ. Тэгэх юм бол энд эдрээгээ гоё таньждаг хөөх. Энэ тааз хичнээн шудаа тааз болж ирсэн. Тэгээд сэтгэлснээ эндээс огцон мэдээ зэдэний дээр уналтууд ч орж ирснээ эндээсээ зүү татчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ техник зурглалж байна. Үнэхээр сонирхолтой. Тэгээд яаж ин эндээс хүчтэй огцом ийм уналт орж ирснээ паттерн эндээ үүсгээд яаж ин эндээс ингэж үн өсөж байгаа шүү дээ. Эндээ би нэг стоп лосс цогцолоод хоёр дахь арилжааны амжилттай болсон. За тэгээд яаж ин дахиад миний нөгөө яриад байгаа энэ паттерны чинь үн сэтэлэнгүүдээ эндээсээ энэ огцом хүчтэй ийм амар том лаа гарч ирсэн мөртлөө ийм хүчтэй лаа яагаад зөвхөн энэ шалтаа солигдоод ингээд энэ шалтаа зөксөлж байгаа юм. Тэгээ сонирхолтой гост ингээд тэр иймэрхүү зүйлсүүдийг бол айгүй гоё ажиглаад арилжаанууд ашиглаж чаар. Нилийн оо таамагнуудаа ч юм уу ихтгэлтэй болж эхэлдэг. Тэгээд хамгийн гол нь мөнгөнийхөө зөв дүрмийг баримтлах хэрэгтэй гэдэг байгаа. Энд дэр чинь нэг удаа алдчих байгаа байхгүй юу? Стоп лосс цохиулж. Нэг стоп лосс цохиулаад хоёр дахь яаж чинь гоё явж байгаа шүү дээ. Хоёр дахьт дахиад нэг шалгаж үзэж байгаа юм чи. Энэ доовыг битггүйгээл эн чинь нэг доовоо баримтлж байгаа байхгүй. Тэгээ эн чи яаж ин шал нөгөө тааз дахиад энэ дээрээ ингээ бас ингээ шал таазаа солиод байгаа байхгүй. Баг цаг дээр хүртэл. Тэгээ эн чин огцон хөдөлгөөн орж ирснээ эндээс амар хүчтэй унжээснаа энэ таазаагаа буцаасан спортлоод ийшээ явцсан. Сонирхолтой байна шүү дээ. За одоо тэнгууд эндээс дахиад би уналт өсөлт байна гэж харж байгаа. За эндээс одоо паттернаа зурж эхэлж байна. За иймэрхүү паттерн ч юм айгуу гоё үт юм аа. Одоо энэ уналт нь бол нэг иймэрхүү хэмжээний л уналтууд байж болох юм гэж харна гэсэн. Одоохондоо шал нь бол тодорхой болоогүй юм байна. За нэг иймэрхүү шалмал үүсгээл. Одоо эндээс чи нэг ийм паттерн сэтэлсэн юм байна. Тэгээ үндсэн хөдөлгөөн орж ирж байгаа юм байна. Энэ нэг засварын хөдөлгөөн юм байна. Энэ одоо паттерныхаа А-ыг үүсгээд эндээс магадгүй ахаад нэг ийм тодорхой хэмжээний уналт бол үзүүлэхээр байгаа байхгүй. За тэгээ энэ уналтанд дэжгүй нэг ийм сувг дотор орж ирээд энэ сувгаа сэтэлэх юм бол эндээс гой өсөлтийн чиглэлүүд орж боломжтой гэсэн үг. За тэгэж хараа байжингуудаа яг гой баталгаануудаа хаана аваад оролтууд хийх боломжтой вэ гэвэл энэ шалчин өөрөө дэжгүй гой шаллаад өгөөд хид хид удаа нөгөө нэг хурж бүрээд ингэж хүрээд буцаж муцаад ингэж хурж мөрөө буцаж муцаж жагаад энэний паттерн үүсгээд өгчвөл гоё гэсэн үг. За тэгээ иймэрхүү юмнуудаа сэтлүүлээд иймэрхүү юм дөр бол би шууд риск энтригээд орчдөг байхгүй. Тэгээд яг стоп лосс ихэнхдээ болчиход идэг. Гэхдээ нэг явах юм бол нөө риск одоо айгүй өндөртэй байдаг болохоор нэг нь гоё явахад л. Тэгээ нэлийн би арилжаануудаа маш удаан барьдээ шүү. Тэгэхдээ энэ дэр хэд одоо тэгээ яг хөө тэгээд нэг өмнөх 7 хоногийн 5 дахь 9 сарын 26-нд орсон. 4 өдөр барьж байгаа л ярилж байна. Тэгэл стоп лосс болчих. Одоо энэ чи брейк юм болгоцсон байгаа. Ямар ч алдагдлахгүй гэсэн үг. Тэгээ алдагдлахгүй. Тэгээд жоох ашигтай явж байгаа. За одоо энэс би дахиад интернетээр нэмнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Угаасаа би энэ паттерныг энэ том паттернээс слээд дахиад иймэрхүү хэмжээний паттерн орж ирнэ гэсэн одоо төлөвлөгөөтэй бэлтгэлтэй байсан гэсэн үг байхгүй. Тийм болохоор энэ уналтын дээр үл ерөөсөө тийм янз бүрийн сэтгэл хөдлөл мэдрээгүй гэсэн үг. За тэгэнгүүт эргээд харин энийг би боломж гэж хараад байгаа. Эндээс дахиад би худалдаж авна. Impulse, correction, impulse гэдэг. Ингээ огцон мөсөд гараад ирсэн чи иймэрхүү хэмжээний уналт бол байх байхгүй.
ийм огцон уналтанд ийм уналт байсан юм чинь энэ өсөлтөнд дахиад дээшээгээ л гэж харах гэсэн. За одоо харин миний интернет яаж төлөвлөх вэ гэх юм бол энд надад шал нь гоё тодорхой олж өгөх хэрэгтэй. За тэгээ шалныхаа дэжгүй юм 3 дахь тооцоонд ирчих юм бол иймэрхүү паттернуудаа хүлээ чинь. За тэгээ эсвэл энэний сэтлэнгүүд нь эсвэл энэ таац маасан дээр эрэнгүүдийн чи айгуу гоё бас паттерн зурчдаг байхгүй. Ингээд зурчдаг. Тэгээ энэ үндсэн хөдөлгөөний тань чадах юм бол үндсэн хөдөлгөөн энэ яхав засварын хөдөлгөөн тэгээ үндсэн хөдөлгөөн гэдэг ингээд орох боломжтой байдаг. Тэгээ иймэрхүү зүйлсүүдээ харж агаад SP500 дээр бол дээшээгээ гэсэн тамгуудаа гаргаж болохоор байна. За тэгээд бас яагаад дээшээ юм те гэдэг чинь бас шалтгаантай байх хэрэгтэй. Энд чинь том паттернээс сэтэлсэн юм байна. Энд юм чухал доовод бас эвдсэн байгаа шүү дээ. Энэ доовыг дээшээгээ эвдсэн. Тэгэхээр энэ уналт чинь өөрөө унаад энэ ёроолыг доош эвдэхгүй байх магадлал маш өндөр байхгүй. Тэгэхээр бол дээшээгээ л гэж харж байна дээр. Чиглэлийнхаа дагав. Одоо тэгээ гоё шалтаас өлөгдөж байгаа юм чинь. За тэгэхдээ SP500 дээр бол дээшээ гэсэн там хിവэрэ байгаа. За энэ дээр бол нэг гоё sell entry нийчээл гэж бодоод байна л та. Тэгээ өнөөдөр яг нэг гэжсэн паттерн юм маань хүчтэй сэтлээ явчихжээ. Яг энэ дээрээс би оролт хийе да гэжсэн тэгээд. Ажилдаа байгаа болохоор зарим зүйлсүүд яалтч үгтэй. Алдчихад нөө. Энэ бол яг юм гоё цэвэрхэн минимал маш оролт их дуртай паттерн үүссэн. Одоо яг нэг юм ашигтай явчих боломжтой л байсан. Гэхдээ эн чинь би доошоогоо сэтнэ гэж харна л та. За энийг яагаад доошоо гэж шалгал хийдээд байгаа. Би чи эндээс бас нэг таамаг гаргасан юм аа. Яг энд явж яхад эндээс үн буцчихангууд нь би за энэ тэр чигтээ нэг юм рейнж нэг хөдөлгөөнд ороод ирчих магадaltaй байна та гэдэг. Тэгсээ чинь тэгэл яг л рейнж нь явцсан. За одоо эн чинь бас буцаж ирээд имэн дээрээс бас доошоо дээшээгээ заваарч өгөх магадлалтай. Тэгэл нэг шал таац одоо нэг pullback одоо нэг шал таац чинь ингээл бүр хаасаг ингээ явж байгаа шүү дээ. Ингээл ингэжээс дахиад сэтлээд pullback хийгээд доошох. Гэтэ нэг pullback хийгээд явж байгаа хөдөлгөөнүүд нь илүү одоо юу гин бүр юм сайн огцон хөдөлгөөнүүдийг нүүсгэж бэтик юм байна лээ. Бас таад ажиглаад тавчвал ингээл юм чухал лайнуудыг сэтлээл юм нэг pullback хитэдээ одоо шалгачих юм бол буцаад энийгээ нөөслөө дээшээгээ явахгүй юм шүү дээ. Энд чинь үнийгсээ хаагаад байхгүй. Тэгээ доошоо юм л доо торч. За одоо тэнгүүд би эндээс эн чинь яагаад унна гэж таамаглаад байгаа юм бэ гэдгийг тайлбарлаад өгч. За цаг хугацаа гараялаад. За weekly time frame хэлбэл орцгоё. За weekly дээр 2009 оноос хойш үнийн сайн одоо тий эсэргүүцэл болж байна гэдэг ингэж ütсэн. Энэ техник сургалт чинь одоо яг юм гайхалтай зүйл байгаад байгаа юм л та тэгэхэд. Энэ таазыг хар та 2009 онд хүртэл энэ ингээд тааз болж гисэн. Энийг яагаад сэтгэлж чадаагүй тий. За яг энийг ингээд болио л та. Тэгээ яагаад эндээс яг энэ параллел лайнаас үн унж байгаа юм. Тэгснэ хахад эндээс энэ огцон хөдөлгөөний уналт яагаад эндээс биш юм тий. Энийг сэтгэлчээд зүйл яагаад ийм биш юм тий. Яагаад яг эндээс ийм амар огцон унж байгаа юм. Чи амар сонирхолтой байна. Тэгээ эндээс дахиад яг ийм уналт. Яг энэ аваас дахиад ийм уналт орж ирсэн. Одоо яаж энэ дээр нэг сэтэлсэн гэхдээ нэг яг энэ дээр сэтэлчээр бол яг энэ гэхдээ жоохон хүчээ алдаж эхэлж байгаа гэж уншдаг шүү за. Яг ийм сайн таазуудыг сэтэлсэн болохоор би ясаг зөрөгтэй шорт хийж чадахгүй байгаа. Тэрнээс бол яг энэ нэг энэ юун дотроо дэлжганаад байсан бол бас өөр. Сэтгэлээгүй энэ дотор ингэж байсан бол гоё. Гэхдээ бас сэтэлчээд ингээ буцаад фейк аут хийгээд ороод ирсэн болохоор энэ одоо энэ лаанууд энэ лаануудыг ингээ сайн ажиглаад харах юм бол энэ төр чин буцаад энийгээ сэтэлж чадахгүй гоос энэ сайн тааз байгаа. Энэ чи weekly штэ бүр ингээ 3-7 хоногийн турш энийг сэтэлж чадсангүй. Тэгэхээр эндээс бас би тодорхой хэмжээний уналт доошоо байна гэж хараад байгаа байхгүй. Энэ чи өөрөө сайн тааз нь болоод байна. Тэг яг ийм олон жил мэдээж бүр ингээ төгс барьсан юм чинь нэг иймэрхүү хэмжээний сэтэлт юм уу ПК хотод бол байхаа үгүйсэхгүй байхгүй. Тэгэхээр бол би эндээс юу гэж таамага гаргаад байгаа вэ? За энэ бол зөвхөн ПК хот юм байна. За тэгээд энэ ПК хот нь болоод ПК хотын юу баталж өгөөд бэ гэх юм бол энэ bearish pattern батлаад өгчөж байгаа. Эндээс юм цэвэрхэн bearish pattern үүссэн. Энэ bearish pattern-ээс сэтэлчээд энэ яаж юм add pattern гэж одоо заваарч үүсгээд байгаа байхгүй юу? Одоо энэ яваад байгаа чи өөрөө энэ яваад байгаа чи өөрөө энэ үндсэн хөдөлгөөний засвар хөдөлгөөн. Та энэ Австрали доллар
Одоо AD 200A гэдэг энэ индексийг та ер нь ажиглаж байгаарай зөө. Би яг энэ бол үндсэн хөдөлгөөн, засвар хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн гэдэг эндээс бүр огцон монолтууд орж ирэх магадлал бүр маш өндөр байгаа гэж би таамаглаж байгаа. За энэ бол ер нь бол нэлээд дэжгүй авчихлаа. За тэгээд би энэ дээрээс бол нэг дэжгүй шорт интернет орчих гэж бодоод байгаа. За тэгээд өнөөдөр харж байгаадс энэ ав дээрээс нэг жижигхэн сел интернет шалгаж үзнэ. За тэгээд энэ онолтуудаас хоцорчлоо гэж айгаад байгаа юм байхгүй. Энд чи өөрөө рейнжинд явж байгаа болохоор бас эвгүй байгаад байгаа. Энэ рейнжинд дэдийг хичнээн ч удаа явахыг үүсэхгүй байхгүй юу. Рейнжнээсээ гарахгүй л бол энэ чи нэг ийм пек аут энэ төр хийгээл буцаж орж ирээл ингээл пек аут хийгээл ингээл яваад ахыг үүсэхгүй. Уул нь бол аль болох энэ рейнжнээс сэтэлүүлж хагаад эндээ цэвэрхэн пулбэк гэдэг хийлгэж хагаад интернетийн нэгч бол аюул найс гэсэн. Тэг үндсэн хөдөлгөөн нэг иймэрхүү хэмжээтэй уналт барьж авна гэх типигээ байршуулад орчиж болно гэсэн үг байна. За тэгээд одоо өмнөх түүхүүдийг бас ингээ харахад те ингээд харахад яаж нэг иймэрхүү паттерн үүсгэхэд л угаасаа унаад байгаа шүү дээ. Иймэрхүү паттерн. Яаж нэг иймэрхүү паттерн одоо эндээс зайдлах. Уналт өгөөд байгаа паттернууд нь яг л адилхан. Иймэрхүү паттернууд сэтгэл доошоо огцон уналтууд орж ирсэн. Тэгээ одоо яг энэ адилхан нэг иймэрхүү паттерн сэтэлсэн байна шүү дээ. Энд бол нэг рейнж одоо яваад байгаа. Энэ рейнжнээсээ гарч байгаа юм бол доошоо би нэг доошоо рейнжнээсээ гарах болов гэж хараад байгаа. За тэгэхдээ энэ төр дээр бас та гоё сонирхоод арилжаанууд дөрмөө баримтлаад байгаа. Сонирхоод үзээрэй. Дан ганц голдтой зуралдах шин. Юусе дан ганц ерөөс юмтай зуралддаг ингээ юусе зах зээл дээр ийм гоё олон боломжтой арилжаанд орох нөхцлүүд бүрдэж ятал тэгэл бүгдэн дээр нь гоё ороод бас аль мөнгөнийхөө дөрмөг барайл орж байгаа юм чи. Бүгдийг нь гоё шалгаал үтцсэн дээр гэж бод. Тэгвэл тэгэл одоо голд дээр чи ингээл энэ дээр ч одоо тэгэл ямар ч таамаг гарах хэцүү байхгүй. Энд дээр ч тэгэл хаа хүртэл унаж гэж таамаглах юм. Яг одоо би ч нөө чиглэлийн дагуул харилцдаг болохоор чинь тэгэл аль болох чиглэлийнхаа дагуу эндээс нэг иймэрхүү паттерн үсгүүл оролт хийж болно. Тэгээд чи одоо хитрхи их өсөө авцсан гэхээр чи одоо тэгээд дээлийг харахаар ч одоо яг спин арилжаа хийдэг болохоор ч тэгээд иймэрхүү өсөөд явцсан юм дээр ч тэгээд одоо бай хийлээхэд хаа хүртэлж барих юм тий хэцүү байхгүй. Энэ иймэрхүү хөдөлгөөнийг оруулж ирж байгаа л оролт. Тэр иймэрхүү хөдөлгөөнүүдээ л бусад зүйлсээс хайчдаг гэсэн үг байна. Заавал голд байсан шүү дээ. Яваас иймэрхүү паттерн чинь тэгэл хаасаг үл үрчтэй юм шиг. За хөө силвер тэгээд дэшигээ. Энд дэр пулбэк хийж юм болоо гэсэн тэгээ хийгээгүй тэр чигтэй явцсан шүү. Би бас силвер дээрс нэг бай энтри гоё нээчээ гэж бас бодож байлсан. Төө. Энд ч all time high дээр нэлийн төхөөд ирсэн. All time high гэдэг шалгаал. Жохон уналтууд орж ирэх баха. Жохон ч нэлийн уналтууд орж ирэх бах та. Иймээ голд унахаар тэгээд гойчтэй шүү дээ. Дагаал явчихна. Голдын ойлгомжгүй хөдөлгөөнийг силверээс харж болно. Силвер дээр нэг голд ойлгомжгүй байгаад силвер дээр яг гоё паттернуудаас орж идэх байхгүй. Тэнгүүл за дээш юм. Эсвэл за доош юм. Силверээс л гоё юмнууд мэдээлэлүүд голд арилждаг хүмүүс бол зөвлөхөд силвер сайн харж байгаа. Силверийн зураглууд бол голдыг юм тодорхойлоод өгч тийм дөө. За яг одоо эндээс л бол тэгээд ингэж л очно их нэлжтэй. Ингэж заваарч хаад энэ ч өөр юм паттерн болж чадчихаа юм. За байж болох тий. Ийм паттерн орж ирж явах магадaltaй юм ба шүү дээ. Энэ паттерн чинь сэтлээд унаад за ингэж сэтлээд хатаа зураад унаад эндээс буцаад шалаа авах магадaltaй л. Иймэрхүү паттерн үсгээд үндсүүлэлгөөн гэдэг шиг явах. Гэж таамаглах юм байна. За манай үтж байгаа хүмүүсээс мань асуух асуулт байвал асууж болно. За байхгүй бол өнөөдрөх бол аяг ямар ч зэн дуусгалаа. За тэгээд ямар ч энийг YouTube дээр байршуулаад тавьчихна. За яагаад гэх юм бол сая яг чухал ярьсан йений индекс өнөөдөр йен олон австрал доллар 200
EU200 индекс өнөөдрийн гол төр байлаа. За тэгээ эндээс ямарчсан маш урт хугацааны уналтууд харж байгаа. Яг хөө зарим хүмүүс нэг юм урт хугацааны шинжилгээнүүд хийдэг болох жоохон таалагддаггүй биш үү лээ. Тэг яг. Тэгэл урт хугацааны шинжилгээ. Урт хугацаанд л үр дүн гардаг юм чи. За тэгээд ямар ч ийм зүйлсүүд байгаа шүү. Тэгэхэд энэ зүйлсүүд нэг бага цаг дээрсэн явж идэг болохоор тэгэхэд бага цаг дээрээ ажиглаад арилжаануудаа ашиглаж явж болно гэсэн. Иймэрхүү шалтгаацыг нэг цаг маг дээр олж хараад 15 минут 1 минутын дээр энтринүүдээ гой волюметр харж байгаа бас нээчих болно. За баярлалаа гэсэн байна. За баярлалаа энэ хүртэл үзсэнд. За тэгээд дараагийнхаа лайваар тэгээд уулзцаая. Бай. Тийм энэ дэр нэр юм би нэ. Тийм өнөөдрийн хамгийн чухал зүйл нь yen индекс шүү. За yen индексийг та эх 7 хоногт сайн харж байгаарай, ажиглаж байгаарай. Yen тохиолдлууд дээр гоё арилжаанд орохыг төлөвлөөрэй. Энийг энэ нэг цагийн паттернийг дуурайгаад ер нь зураад авчихад ч та илүүдэхгүй л болоо гэж би бодож байна. Энэ бол энийг сэтгэлэх юм бол маш гоё хэсэг. Энийг сэтгэлэх юм бол иймэрхүү pullback хөдөлгөөний дэш байна. Тэгээ нэг бол би дэшээ гэдэгт бүр нэг 90-с дэшөө итгэлтэй байгаа шүү. За тэгэхээр бол би yen тохиолдлууд дээр одоо CAD yen, CHF yen, евро yen тэрийг бол бүгдийг сэлтнэ гэсэн бодолтой байгаа. Нэлээд том хэмжээний уналтууд харж байгаа. За баярлалаа.